Та бас яг энэ салбарын хүний хувьд тус хуулийн төсөлтөд танилцсан уу? Үнэхээр тийм асуудал байна уу? 2021 оноос л хуучнаар уулархай хөндөлтөрийн яам, одоогоор ажилтны эцэлгийн яамн дээр яг энэ ашиг малтмлын хуулийг шинжилэхгүй л болохгүй нэ гэдэг ажлын хэсэг гарч ажиллаж байхад нь бол ажиллаж исэн хүний хувьд нэлээд их судалгаа хийсэн юм аа. Тэгээ ашиг малтмлын нөөцшрийн төлбөр бол Монголд өндөр байгаа юм байна. Тэгээ ер нь би бас энэ сангийн яамныханд хандаад тухайн үед ажиллаж исэн хүмүүстэй бас нэг харуулах зүйл байгаа. Ашиг малтмлын тухай хуулийг салбарынхнаа ингээ гаргаад хэрэгжүүлэх гэж оролдож байтал улсын төсөв бүрдүүлэх нэрээр одоо тогтоож өгсөн амнаатыг хувь хэмжээ буруу хэрэглэснээс болоод өнөөдөр одоо суур амнаат 5 нэмэгддэг нь 15 гээд 20% бол ганцхан Эрдэнэт л өгж байгаа шүү дээ. Ойдлогоо болохоор хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу 5%-аар ингээд тогтворжуулсан байдаг. Тэгээд өчигдөр бас би өөрийнхөө сошиал хаягаар өөрийнхөө үзэл бодлыг явуулангууд доор надад ингэж хэлж байгаа. Нэг энгийн одоо бид нэр ойлгочхоор юм нарийн хуулийн зүйл залт хэлхгүйгээр тайлбарлаад өгөөч гэдгээсэн. Тэгээд тэр нь болохоор ерөөсөө л манайх ч Монгол улс өөрсдийнхөө уулуурхаан бүтээгдэхүүнийг гаргаж зарж усын төсөв бүрдүүлж байна. За зэсийг аваад үзэх юм бол 2 урхаал Эрдэнэт ойдлогоо. За Эрдэнэтэд хамааруулаад Эрдэнэт 100% одоо манай өөрсдийн эзэмшил учраас маш өндөр хувьтайгаар ингээд амнаат аваад яваад байна. Нөгөө урхан болохоор хөрөнгө оруулалтын гэрээтэй 5% гэдэг ингээд борлуулж байгаа бүтээгдэхүүнийх нь орлого нь ороод ирэнгүүт 5%-ийг ингээд улс нь авдаг ийм ба. За ингээд олон улсын жишгэн тэгвэл ямар юм бэ гэдэг бүгдээ харах хэрэгтэй. Тэгээд тэгэнгүүт Эрдэнэтийн өгж байгаа төвшөнд хэрвээ зэсийнхаа борлуулж байгаа мөнгнөөсөө хувийг ингээд өгөөд ах юм бол буюу 20% нь байлгах юм бол өөр шинээр Монгол улсад төсөл нэгдэхгүй байна л гэсэн ийм дүгнэлтэнд хүрч исэн. Тэгээ 22 оны тайлан бас би өөрийнхөө сошиал хаяг дээр тавьсан байгаа. 26 оны 3 сарын 17-нд бас Австралийн судалгааны багийнхан бас Монгол улсад хийлгэсэн судалгааг бас тавьсан байгаа. Тэгээ манайхан бас яг судалгаатай тоотой нь хараад үзвэл хардлалт гайгүй байх бах. Зөв ашиг малтмлын тухай хуулийн өргөн барих гэж маш их удаа ажиллаж байна. Яг ингээд улсын хурлын босхийг давах бас өөрөө их өндөр том шалгууруудыг та мэдж байгаа. Тэгээ ороод ирсэн энэ үеийн яг энэ онтрогийн гэрээтэй давцаад байгаа учраас ийм хардлага үүсэж байгаа хаа. Манайх бол яг 20% гэдэг ашиг малтмлын нөөцийн төлбөрийн хувь бол их өндөр. Тэр тайлангуудаас харагдана. Батнайрамлах гишүүний зүгээс л одоо оюутлогын лоббигоор онтрогоос авах амнаатыг ч гэсэн одоо ингэж 3 дахин бууруулах бага байхаар тооцоод байна. Ер нь дэлхийн зах зээлд зэсийн үн хамгийн өндөр байгаа үед Монгол улс ашгаа хүртэж болохгүй мүү гэдэг зүйлийг л яриад байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр та бас тайлбар өгөөч. Манай ажилтны соёлын яамныхан өглөөхөн бас батнайрамлах гишүүн битээр суугаад яг энэ амнаатынхаа хувь зэстээр хоёулаа өртний яамд ажиллаж байсан хүмүүс учраас ийм байвал гэд нэлээ ярилцсан. Тэгээд бас нэлээ салбар яамны зүгээс тийм шинэлэг санаануудыг бол оруулаад ирсэн байвал өнөөдөр үүсэж байгаа асуудал үүсэхгүй байхгүй. Жишээ нь за Чилийг аваад үзэх юм бол Чил одоо татвар нь тийм холимог байгаад байдаг. Орлогоос тодорхой хувь гэснээр ашигаас ингээд бас хувь авдаг. Тэгэхээр Чилтэй шууд бид нар бол харьцуулж болохгүй ч та. За эргэн тойрныхон улсуудтай харьцуулахаар ер нь максимумда 11% тал байгаад. Одоо бүтээгдэхүүний зарлаа орж ирж байгаа орлогын хэдэн хувийг нь одоо амнаат гэж одоо баялагийнхаа татвар төлбөр байдлаар ингэж авах юм бэ гэдэг. Тэгэхээр чи одоо манайх хор байхгүй. Тэгэхээр өндөр байгаа нь ойлгомжтой. Тэгээ салбраараа ярьж арай хийж орж ирж байгаа хуулийн дээр нь олон улсын жишгт нийцүүлж гин гэж би харж байгаа. Тэгэхээр одоо нөгөө хоёр талд гарч байгаа мэтгэлцээний хоёуланд нь үнний хувь байгаад байгаа байхгүй. Тэгвэл миний харж байгаа үнцэг болохоор арай хийж орж ирж байгаа ингээм салбарын хуулийг их хурл дээр л хилцчихээ л да. Одоо энэ яамнаас орж ирж зөвхөн энэ ашиг малтмлын нөөцийн төлбөрийг зохицуулдаг хууль биш өөр зөндөө олон асуудал байгаа. Тэр нь бас ингээд бүтнээрээ зохицоороо орж ирж байгаа юм чинь хамтд нь ярилцчихъя. Тэгээ их хурл дээрээ энэ хуулийнхаа амнаатай холбоотой хувь хэмжээнүүдийг нь тохироод ярилцаад судалгаа шаардлагатай бол нэмэлтээр хийлгэе гэсэн бие байр суурьтай буцаагаад татуулмааргүй л байгаа. Тийм гэхдээ одоо өргөн барьж байгаа субъект нь өөрөө манай салбар яам. Тэгэхээр ингээд салбар яамныхаа маань нэлээд тайлбаруудаас өгөх бах. Тэрийг бас хүлээгээд л харж байна да. Батнайрамлал нарын тавьж байгаа одоо яг энэ мэдээлэл дээр таны хувьд яг хэр одоо үнийн хувьд яг хэдий вэ гэж харж байгаа. Үнэхээр одоо энэ ойлгоо лобби ороод байгаа монголчууд одоо энэ монголчуудад ашиггүй байх тал дээр ингэж ажиллаад байгаа мó гэдэг зүйлтэй. Би бол яг тэр хардталтыг бол тийм биш гэж бодож байгаа. Тийм зүгээр ерөнхийд нь хол зураг хараад өөр бусад төслүүд ирээдүйд гарч ирвэл яг хөө хөрөнгө оруулалт бид нар татаж чадахгүй үгүй юу гэдэг дээр салбарынхаа ажилсан гэж
итгэж байгаа. Тэгвэл Батнарамл гишүүний хэлж байгаа тэр нөгөө зэсийн үн их өндөр байна гэж хэлж байгаа нь бол үнэн шүү дээ. Тэгээ ихэнх бол Монгол улсад хийгдсэн төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл нь зэсийн үнийг 9,000 тонн нэг тонн $9,000 байхтар хийгдсэн байдаг. Тэгвэл одоо бол нэлээд өсчихэд байгаа. Одоо 13,000 авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед нь бас арай ухаалаг байдлаар салбарын яамныхаа яг намнаатынхаа хэсэг дээр өөр зохицуултууд дээр ажиллах боломж бол байсан.